Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Та бүхэнд гоо сагны салбарын шинжилэл, шинэ технологи, практик зөвлөгөөг хүргэдэг Posh podcast-ийн шинэ дугаар эхлэхэд бэлэн боллоо. За ингээд өнөөдрийн маань зочноор Хулан салууны үүсгэн байгуулагч Минж маань оролцож байгаа. Ингээ хэдүүлээ Хулан салууныхоо ертөнцтэй танилццгаая. Сайн байцгаана уу? Хулан салууны үүсгэн байгуулагч Минж байна. Одоо та бүхэнд би салаанаа танилцуулъя. За ингээд манай өсчингийн заалны хэсэг байгаа. Манай сормосны өрөө. За энэ манай ваксны өрөө байгаа. Манай ваксндаа болохоор Австралийн Lycan брендийн бүтээгдэхүүнийг үйлчлүүлэгчтэй хэрэглэдэг байгаа. Энэ манай маникюр педикюрийн өрөө. Австралийн Lycan брендийн Lyca Ped гэдэг бүтээгдэхүүнээ маникюр педикюрийнхаа үйлчилгээнд явуулдаг. 3 зэрэг үйлчилгээтэй санал байдаг. Энэ 3 зэрэг үйлчилгээтэй санал маань эмэгтэйчүүдэд маш цаг хэмсэн санал нь байгаа. Маникюр, педикюр, сормоос гэсэн үйлчилгээнүүдийг үзүүлэг. Мөн Солонгосын Банди брендийн TPO агуулгаагүй гэлэн бодог болон энгийн бодгийг ашигладаг. За одоо манай өсчингийн VIP өрөө рүү хавцгаая. Мейкапны хэсэг байгаа. За одоо та бүхэндээ гоо сайхныхаа өрөөг танилцуулъя. За өнөөдрийн маань зочин Хулан салууны үүсгэн байж Минж маань саяхан маамаалсан байгаа. Тэгээд маамаалаад тэгээ ийм хурдан ажилдаа орсон. Тэгээд ажилдаа ороод подкастэнд маань бас оролцох урилгыг маань хүлээн авсанд маш их баярлалаа. Маамуу гаргасанд бас баяр хүргэе. Зочноор өрсөнд баярлалаа багштай. Тэгээд манайх анх болохоор 13 онд Хулан халуун Минж гэдэг ихчтэй гурваараа үүсгэн байгуулагдсан. Одоогоор 12 жил болж байна. Манайхаа одоогоор 2 салбартайгаа Regis болон Хүннү гэсэн 2 салбартай үйлчлэгээ үзүүлээд явж байгаа. Анх танах чинь энд юунд байсан те? Нөө Кэч апартмент. Тийм. Тэнд болохоор хамгийн анх 13 онд Кэчд байжгаад ерөөхдөө 3 жил болонгуудаа Хүннү 22 дээрээ болохоор төвлөрөөд нэлийн 500 м квадратын 2 давхар тийм салоныг байгуулад үйлчлэгээ явуулж агаад тэгэнгүүтээ Хүннүүдээр 5 жил болсны дараа Regis болон Хүннү Palace-д ингээ 2 салбар болгоод үргэлжлүүлээд үйлчлэгээ үзүүлээд одоогоор явж байгаа. Би бол Хулан салууныг ихчдүүсийн салон гэдгээр нь аюу сайн мэднэ. Хулан ихч нь хамгийн том ихч нь өөрийнхөө нэрээр энэ салууныгоо нэрлсэн гэж ойлгож байгаа. Зөв үү те? Зөв. Ааваас ингээд бид гурав нэр асуусан чаа аав нөгөө нэг яг ингэж хэлсэн. Миний охтуудаа ингээ гоё нэг салон ингээ байгуулах чагаа юм чаа хамгийн том ихчийнхаа нэрийг хүчгүй юу? Тэгвэл их гоё явна гэд. Тэгсэн чинь тэгээд бид гурав ярилцж байгаа нэрээ тийм юм байна те гэж хагаад тэгээд хулигчийнхаа салон хулигчийнхаа нэрийг хүссэн. Тэгэхэд айгүй бас үнэхээр аавын минь хэлсэн зүйл үнэхээр гоё байсан. Би одоо гэхдээ харагдаад одоо та гурав чинь гурвалхнаа бас биш шүү дээ. Тэ. Танаа дүүнэр ер нь бол миний мэдж байгаа танаас салоонд бол өстой бүгд л манай салооны хэд ахлаар юу тэгээ нөгөө нэг яг матрашка шиг гэдэг. Дээр нөгөө нэг Минжагч ирээ явсан гэх би чамааг ирсэн юм байна гэж бодоод исэн чинь танаа хамгийн баг дуу. Тэгсэн чинь амар адилхан зарайтай хүмүүсүүд байдаг тэгээд. Тэгэхээр тандаа одоо манай үйлчлэгч нарт гэсэн бас яг тэгээд байдаг байхгүй айгүй хоорондоо адилхан. Тэгээд ингээд бүх одоо ихчдүүс ингээд хамаатныхаа өөрийнхөө ойр дотны хүмүүсүүдийг нэг газар төвлөрүүлээд тэгээд ер нь бол бас ингэж одоо ихчдүүсээр ингэж үйл ажиллагаа явуулдаг салон Монголд бол байхгүй баг. Тэгээд би бол амар бахархдаг. Надад бол айгүй үнцэнтэй санагддаг. Энэ бас хэр баргийн бас тий ингээд хүний хийж чадхаар бас тийм зүйл биш гэж боддог байхгүй. Тэгээ та хэд бол бас айгүй гоё санаа нэгтэйгээр гар нэгтэй тэгээ би биенийхээ арыг айгүй гоё даагаад хариуцаад ингээд өнөөдөр бас ийм гоё амжилттай явж байгаа. Одоо юу гүсний чиглэлээр те гоо сайхны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа салонуудын тоо төлөөлөл бол мөө. Тэгээд одоо түүхийг ярил чи минь болохоор анх сормоос айдаг гэсэн те. Би одоогоор болохоор сормосны хийм, хөмсгний хийм, маникюр, педикюр, вакс гэсэн үйлчилгээг одоогоор нөгөө салонд явуулж байгаа. Тэгээд ерөнхийдөө одоо би болохоор яг энэ чиглэлээр ажиллаад сормос болон маникюр, педикюр, сормос хөмсгний хиймийг болохоор одоогоор 17 жил хийж байгаа.
Оо за тэгээд салоноос өмнө. Тэнгүүтээ юугаа болохоор ваксаа болохоор ерөнхийдөө 22 оноос эхэлж хамгийн анх боловмагчаасаа сураад тэгээд бид нар 22 онд 11 сард Ледэд Казахстан улсад Ледэгийн мастер сургалтанд хамрагдаад явсан. Тэгээ мөн 23 онд болохоор ажлынхаа охтуудтайгаа Ледэгийн мастер класс сургалтанд нь бас хамрагдаад явсан байгаа. Ер нь бол яг ваксыг бол ер нь лайкнаар төсөөлж байгаа гэсэн үг юм биш үү тий. 22 оноос эхлээд жижигээс өмнө бол вакс хийдэг байсан биз дээ тий. Тийм. Хамгийн анх одоо за хоёул жижиг ваксын талаар бас ярил л да тий. Ер нь анхны хэрэгжилжсэн бүтээгдэхүүнүүдийн талаар за түүний бас нэг тий одоо ингээд үзэгчтэй бас хэлэх юм бол ер нь харьцуул бол бас ямар харьцуул байгаа дээ. Тэгээ юун дээр бас алдсан байна, юун дээр бас зүйтэй хөдөлсөн байсан байна. Цаасан вакс бол лайкн тав бол зөөрлөшгүй бүр лайкн бол үнэхээр гоё бүтээгдэхүүн, үнэхээр дэлхийн номерны бүтээгдэхүүн гэж боддог. Цаасан вакс болохоор ерөнхийдөө айгүй их юм хүний арсыг болон ерөнхийдөө нөгөө эмзэгшүүлж, гимтээж, түлж их нөгөө нэг авдаг байсан байгаа байхгүй юу. Одоо ингээд бодохоор юу болохоор лайкн нь болохоор ерөөсөө тийм биш. Бүх зөвхөн үс авахаасаа биш мөн давхар арсыг бас амар гоё имжлээ, цайруулаа, чийгшүүлээ, зөөлрүүлэх үйлчлэгээтэй тийм бүтээгдэхүүнүүдийг хосолсон бүтээгдэхүүнүүд байдаг болохоор ерөнхийдөө лайкн тагаа учирсантаа үнэхээр их баяртай байдаг. Анх вакс хийжсэн хүмүүсүүдийн ингээ туршлагаас ингээ харахаар хүмүүс мэдээж нөгөө нэг хамгийн өөртөө ойрхон тэгээд мэдээж гадуур явж байгаа зар сурталчилгаа тэгээд хүний анхны сурсан бас нэг олсон одоо мэдлэгээс шалтгаалаад тэрийг нэлээд хэсэг хугацаанд нөгөө нэг ингээд яг энэ бол цор ганц аргачлал юм байна гэдгийг дотор хүлээн зөвшөөрсөн байжгаад өөр бүтээгдэхүүн рүү шилжих үед айгүйх тийм юу толгардаг санагдаад байдаг. Тийм амархан мэдээж байхгүй. Тэгтээ асуудлууд гарч ирнэ. Нэг хүн өөрийнхөө нөгөө хөвссөн зүйлээс тийм амархан салдаггүй гэдгийг би бол айгүй олон хүмүүсүүдээс олж харсан байхгүй. Тэгтээ би бол одоо юу гэж боддог гэхээр мэдээж нөгөө нэг цаг үеийг дагаад юм хувьсан өөрчлөгдөж байгаа. Одоо бид нарыг одоо ингээл яриа сууж хахад дахиад нэг шинэ брэнд төрж гарч ирж байгаа. Бүх юм өөрчлөгдөж байгаа. Одоо ингээл 2025 оны одоо ваксны шинэ ирэн ингээл дараагийн юмнууд ингээл амар хурдтайгаар хөгжиж явж байгаа энэ үед мэдээж бид нар өөрсдөө бас гоё хөгжиж өөрчлөгдөж байхгүй бол яг нэгэн хэвийн байдалдаа ингээ хөвшээд байгаад байх нь бас жоох учир дутагдaltaй тий. Ерөнхийдөө манай салооны бас нэг баримталдаг юм байдаг байхгүй юу? Яг нөгөө таны хэлдгээр одоо ингээл жил ирэх тусам манай нөгөө одоо энэ гоо сайхны өсчингийн чиглэл ерөнхийдөө айгүй их юм хөгжиж ирж байгаа. Бүтээгдэхүүнч тэр техник, сургалт ингээ бүх юмнууд амар сайн хөгжиж ирж байгаа болохоор аль болох манайх болохоор жил болгон ерөөхдөө нөгөө дандаа сургалтанд хамрагдаж шинэ юм оруулж үйлчлэгээндээ сайн чанартай бүтээгдэхүүнийг хэрэглэж үйлчлүүлэгчтэй хэрэгэлдэг. Ерөөхдөө тэр зүйлийг ерөөхдөө аягүй хэрхэмлдэг. Одоо яг танай одоо хулан салууны чинь гол ер нь бол үндсэн үйлчилгээ гэхгүй би бол цогц салон гэж хараад байгаа шүү дээ. Зөвхөн үүсчин биш, цунгоо сайханж биш, зөвхөн маникюр, педикюр биш. Гэхдээ хулан салоныг бол одоо жишээлбэл педикюр, маникюрыг бүр айгүй гоё хийдэг гэж ингэж бас шуурж ярьдаг. Ягч бас маас хүмүүсүүд байдаг те. Үсчин нь бас айгүй гоё гэл ингээл яг чиглэлдээ гоё хөгжүүлэлт хийж байгаад чинь бас ер нь бол бас хувийн зүгээс айгүй гоё талархууштай байна. Яг гоё ингээд үйл ажиллагааг цааш нь үргэлжлүүлж авч явхад ер нь юу хийвэл өөрийн зүгээс одоо ямар одоо асуудлуудыг даван туулж байж энэ ингээд хариуцлагатай одоо салууны үйл ажиллагааг гоё хариуцлагатайгаар авч явдаг юм би. Одоо нөгөө бүтээгдэхүүнч байна. Тэгээд ерөнхийдөө одоо нөгөө харилцаа хандлага тэгээд охтууд нөгөө баг болж ажиллах. Тэгээд өөрснөө ерөнхийдөө бас айгүй юм эрч хүчтэй байнга ингээд чинийг илэрхийлж одоо ингээд нэг охтуудтайгаа ингээд охтуудтай ингээд мотивац өгтэй байнга ингээд бүх юмыг шинэ содон бүх юмыг сурах. Одоо амжилттай явахын нууц шүү дээ тий. Амжилттай явахын нууц чинь одоо юу туулж байна. Одоо би бол ханахыг бол тэгж хараад авах. За дээж нөгөө нэг хүний нөөцийг бол аюугаа шийдсэн гэж харж байгаа. Яагаад гэвэл тэ ихч дүүсийн
одоо тэг ичдүүсээс бүтсэн ёстой ичдүүс гэдэг тулдаа би биендээ ёстой дээрээс нь гişэх үедээ гიშгээд би биенийхээ ард баттай зогсох үедээ зогсоод ингээд энэ гоё салон төшөөдлгөр болж байгаа. За тэгээд тэрнээс гадна гэхдээ танах амар олон бас одоо гоо сайхан ч те ажлын одоо ажилтнууд зөндөө байгаа. Тэгээ энийг яаж ингэж гоё цогцлоож тэгээд ингээ гоё хамт олон болоод цаашаа үргэлжилж явж байна. Одоо нөгөө бид гурав чи өөрснөө нөгөө айгүй олон жил нөгөө энэ чиглэлээрээ нөгөө ажилласан. Одоо жишээ нь хулгийч 22 хул халиуна 20-аар би болохоор 17 жил ажилласан. Бас туршлагаас болоод тэгээд байнгын үйлчлүүлэгч нар ихтэй одоо ингээд байнгын үйлчлүүлэгч нартай тэгээд мөн охтуудтайгаа яг сайхан багаараа ингээд ажиллаж чаддаг. Тэгээ харилцаа нөгөө бид тэдний харилцаа айгүй юм тотн байдаг үйлчлүүлэгч нартай. Тэгэхээр нээлттэй тотн ингээд яг ингээд гэр бүлийнх шиг болцсон ингээд үйлчлүүлэгч нартайгаа тэнгууд үйлчлүүлэгч нар маань илүү ингээд их ирдэг. Тэгээд мөн чадвартай нөгөө үйлчлэгээгээ яг тултан хийж өгдөг болохоор манай үйлчлүүлэгч биднийг бас сонгодог байх гэж боддог. Тийм шүү дээ. Энэ бол амжилтын бас нэг томоохон нууцуд юм уу те. Тийм тулгарч байсан асуудлууд байна уу? Ингээл яг нэг тэр даваад гарчвал ингээл болондоо гэл. Гэхдээ тийм юмнууд гэхдээ байд юм аа. Бага. Зөндөө байд. Тэгээд одоо яг ингээд ухаад батлаар гинт шууд санаанд орж ирэхгүй байж болно л доо. Тулгамжижсэн асуудал болохоор мөн ерөөдөө манад болохоор нөгөө яг нөгөө салааны нөгөө нэр давхцаж болдгоо шүү дээ. Ерөнхийдөө Монгол улсад тэгэхэд давхцаад нэг салаан байгуулсан байсан нэг холон салон гэдээ байгуулсан. Тэгээд тэрнээс болж нөгөө бид нар оюуны өмчт бас тэрийг өгч исэн. Ерөнхийдөө асуулах гад. Тэгэхэд нөгөө тэр салаанаас болоод ерөнхийдөө үйлчлүүлэгч нар айгүй их үйлчлүүлэгчийн хувьд айгүй их төөрөгдөл үүсээд асуудал үүсээд одоо тийш одоо тэр тэнд хулан салаанд очингуудаа танаа тэр үсчин байна уу нэр хийгээд хэлгээд би ингээд үсээ ингээд гимтэйчлэгээд кейс нь манад ирдэг ч юм уу те. Тэгээд тийм асуудлууд их ерөнхийдөө гарсан. Тэгээ бид нар оюуны өмчт өгөөд тэгээд явж идэл цаг хугацааны тэр салаан маань хаагдсан байсан. Харин тийм одоо манай дээр ч гэсэн бас яг ийм асуудал гарсан байхгүй. Гэтэ мэдээж одоо ер нь альва үйл ажиллагаа явуулж байгаа шинэхэн салон, хувь хөнгөлтгөө одоо өөрийн нэр гэдэг зүйл чинь одоо тухайн салууны бас амар том нүүр царай. За тэгээд энэнийг олон жил авч явна гэдэг бол маш том хариуцлага. За тэгээ байж л яг нөгөө нэг бизнесийг копи иддэг хүмүүсүүд аяах байдаг те. Би бол одоо яг саяны одоо тохиолдол төр бол яг копидсан гэхэд бас мэдгүй байгаа даа. Тэгвэл яг ийм газрууд бас аюух байдаг. Яг хажууд нийтлэх нэртэй ч юм уу. Тэ эсвэл одоо нэг өгнөхийн тогтолцоог хүртэл копидах. Ингээд нэгддэг тийм газрууд аюух байдаг. Тэгээ нэг бодлын аюу харамсмаар байдаг. Тэ би бол аюух тийм юу яжсан. Манай дээр Пош гэдэг салон бас нэгдээд. Тэгтээ тийм тэгсэн штэ нөгөө нэг энэ юун дээр Баян Монголын урагшаа Олимпио байсан баха. Би тэрийг мэдээгүй тэгээ үйлчлүүлэгч нар чинь айхтар гяхаа. Хүүе тэнд нэг тийм нэртэй салон байна. Танаас салбар уу гэд. Тэгээд тэгэнгүүт чинь манайх чинь аль үшээ нөгөө нэг патентийнхаа эрхийг авсан компани маань регистрийн дугаартай. Тэгээд олон жил үйл ажиллагаа явуулсан байсан. Тэгээд яг энэ тохиолдолд бол нөгөө нэг оюуны өмч бол яаж ажилддаг гэхээр оюуны өмчд өргөдөл гаргаж өгнө. За тэр дүүргийн тийм одоо тийм газар нутаг дээр ийм салуу ингээд ийм үйл одоо ижил төстэй үйл ажиллагаа тэгээд ижил нэрээр ингэж явуулж ин гэдэг ингээ гомдол гаргахад бол одоо хууль бол яалтчихгүй бол яг хууль ёсны дагуу үйлчилдэг юм байлээ гэдгийг бол харсан. Ийм газрууд бол айгүйх байгаа. Би бол болж игэл юмыг бас нэг тийм амар даамжруулаад удаашруулад хугацаа алдаад айлгүй дор нь шийдэж байвал бас зүйтэй байна гэж харсан. Альва бизнест өрсөлдөгч байж ээж илүү үйлчилгээ чанарчдаг гэж би боддог байхгүй юу? Тэдний чинь оршин тогтнолын бас юунд бид нар өнөөдөр илүү дайчин, хүчтэй, зоригтой тийм байгаа. Төвчээртэй. Тэгээ тийм танайх тэнд шантарч мантарч байсан үе байгаа бас яг тийм тохиолдолд бол за боли гээд. Ерөнхийдөө одоогор бол байхгүй байгаа. Ерөнхийдөө нөгөө манай хулигч ч өөрөө бас айгүй юм дайчин хүн. Одоо ингээд өөр ийм сурын ийм юм салааныхаа тийм юм тэгж шинэ хиймээ гэл засвараа шинээр одоо дахиад засъя масъя гэл ингээд. Гэхдээ яг манайх болохоор энэ яг нөгөө нэг
интерьерээ гаргаад яг энэ стандартын дагуу энэ салооныхаа яг энэ интерьерийн дагуу ингээд цаашдаа ингээд явна гэж юм бодож байгаа. Энэ салон нээсэн ч гэсэн энэ яг хэм маяг алдахгүйгээр ерөнхийдөө явна гэж бодож байгаа. Тэгээд ерөнхийдөө яг энэ хэм маягийн маань бас дээрээс нь салон саяхан харсан. Тийм үү? Тэгээд ерөнхийдөө гэж бодож исэн. Энд чинь бас нөгөө интерьер чинь бас нэлээд өндөр төлбөр төлдөг шүү дээ. Тэгээ шүү дээ. Тэгэхээр ерөнхийдөө бас тэр зүйлийг бас зарим хүмүүс ерөөсөө тэгж боддгоо зөвхөн өөрсдөө бодож хийдэг ч юм уу те. Тэгэхгүй эсвэл бол юм хулан салонтой адилхан болвол өөрчлөлөгчээ татдаг гэдэг ч юм уу те. Тийм байдсан болов гэж би бодоод байгаа байхгүй юу. Тэгэж хийхсэн надад айгүй юм сонир санагдчихсэн. Би болохоор юу гэж боддог гэхээр айгүйх өнгө төсөө солих дуртай. Тэгээд гэтээ энэ бол даваа тал бусдад нөлөөлж чадчихна гэсэн үг байхгүй юу? Тий. Тэгээд танаа салон ч гоё шүү дээ. Аюу гоё цэвэрхэн юм өнгөлөг гэгээлэг. Тийм. Тэгээд би бол одоо яг нэг интерьер бол яг 5 жил гэж би боддог байхгүй юу? Яагаад гэвэл нөгөө одоо ингээл нөгөө түрүүний хэлсэнчлэн юмны бас ингээл гоё шинжилэл те технологийн хувьд ч гэсэн ингээд айгүй их шинжилэлүүд бий болж байгаа болохоор мэдээж үйлчлэгч нарыг уудахгүй. Тэгээ мэдээж бусдад нөлөөлж чадчих байгаа юм чинь бус 5 жилийн хугацаанд чинь танахыг копицсан амар олон салуунууд ингээд гараад ирчих байхгүй. Тэгэхээр чин танахыг даган дураж байгаа хүмүүсүүд ийгч гэсэн бас таад хурцлж өгж байгаа. Тэдэн жилийн дараа бас нэг гоё шин өнгө төрхийг бас бий болгол гоё өшүүлэгчийг ааж гоё хүндэтгэж जैन те илүү сонирхолтой. Тэгээд энэ өөрөө үүх түүх болохоор тэр түүхийг гоё бичлцэл гоё те. Би бол тэгж боддог. Тэгээд танаа бол яг чиг баримжаа бол надад бас таалагдаа. Гэхдээ яалтчгүй танаа хулан салон чинь нөгөө нэг хүмүүст одоо ингээд яг энэ оршин тогтнож байгаа баталчлаа шүү дээ тий. Баттгдсан болохоор би бол одоо гिचнэн танахтай адилхан ийм салонууд ингээд яг ижилхэн юм ингээд гарч ирж байгаа ч гэсэн энэ гоё ингээд тогтцсон үйлчилгээг тий эвдэж өөрчилж чадахгүй. Тэгээ тэр хүмүүсүүдийн уур чадварыг бас эвдэж өөрчилж чадахгүй. Тэгээ ингээд өөрөө өөрсдөө батлна гэдэг бол одоо бас л мундаг зүйл шүү дээ. Баярлалаа. Зүгээрээ гэдэг. За хоёлаа одоо нөгөө нэг үндсэн нөгөө подкастны маань одоо яг хийх зорилго бол бид нөгөө нэг одоо энэ гоо сайхны салбарын үйл ажиллагаанд те хувь нэмэр оруулах шинжилэл, шин технологи тэгээд энийг практик зөвлөгөө одоо подкастныхаа дундуур аяух явуулдаг. Тэгэхээр одоо танаа салоныг бол би яг стандартын дагуу үйл ажиллагаа явуулдаг салонуудын одоо тооногт бол байдаг гэдгийг бол бүлэншөөрнө. Тэгэхээр тэр өөрийнхөө бас нэг энэ гоё стандартыг яаж гоё бий болгож ийн тэгвэл одоо шинээр нэгдэж байгаа салонууд бас юу анхаарах хэрэгтэй байдаг юм байна. Тэгээд энэ үйл ажиллагаагийнхаа хэрвээ нууц биш бол тэгээ өөрийнхөө стандартыг гоё бидэнтэй нэг хуваалцаач. Ваксны хувьд бол манайх бол ерөнхийдөө яг нөгөө дэлхийн яг техник стандартын дагуу бүтээгдэхүүнээ хэрэгжилж одоо вакса болохоор нөгөө одоо бикини дээр ярил ерөнхийдөө яг зөв шумын дагуу дүрхэж татах тэгээд яг тогоондоо нэг модоо дүрх гэдэг юм уу те ерөнхийдөө ариун цэврийн хувьд ч гэсэн тэгээд нэг удаагийн бүтээгдэхүүнүүдийг хэрэгэлдэг туслах бүтээгдэхүүнүүд хэрэгэлдэг тэрүүгээрээ бас ерөнхийдөө давуу талтайх гэж бодож байгаа шүү дээ. Одоо нэг удаагийн хэрэглээ гэхэлэр ч одоо юу орж ийн? Одоо модоо нэг удаа дүрх тэгээд нэг удаагийн дэвсгэр тэгээд нэг удаагийн салфетик алчуур ч юм уу тий. Дэвсгэр давуу нэг мод нэг удаагийн марл, нэг удаагийн бэли. Вакс бол бас тустай. Вакс бол тустай тогоотой байгаа. Бас цэвэрлэгээний угаар нах вакс болно л цэвэрлэгээний вакс гэж байгаа. Хоёр төрлийн вакс like дэрмэл розет гэдэг хоёр вакс. Розет болохоор цэвэрлэгээний вакс хэрэгэлдэг. Like дэрэм бол одоо миний хувьд бол айгүй олон нөгөө хард ваксаасаа хэрэглэснээс хамгийн бест нь бол like дэрэм гэж хэлнэ. Надад бол би бүр сүүлийн үед бүр айгүй юм. Үнэхээр нөгөө бүр шар үсийг бүр ингээ юучгүй авч чаддаг байхгүй лайка дээрээ тэгэл араас нь цэвэрлэгээний ваксаа явчихад бол үнэхээр бүр ингээ цайгаал гүлийгээл мөлчийгээл ингээ бикини хэсэг дээр ялангуяа ярьж байгаа. Айгу гоё болдог баг. Тэгээд ерөнхийдөө бикинид чинь 7 төрлийн бүтээгдэхүүн ордон шүү дээ. Яг нэг үйлчлэгээ үзүүлэхэд тэгэхэд
Тэгэхээр 7 төрөлдөө юу орох юм? Эхлээд бол Like 10 орно. Like 10 яваад. Like 10-ээр яваад Like 10 чинь сайхан ариутгаа цэвэрлээд өгч чинь. Тэгээ Praxin oil явна. Praxin oil маань болохоор арсыг вакцыг хийх өмнө арсыг хамгаалаад ерөнхийдөө өвдөлтийг басгаад өгч шít. Тэгээд 2 төрлийн эхлээд угаар нь авдаг Like Dream яваад. Тэнгүүтээ Rosette цэвлэгээний вакса явчихна. Тэгээд ерөнхийдөө хүнийхээ одоо бүх хүснүүдээ аваад дуусчингууд яг аваад дуусангуудаа хүнийхээ арсыг харна эхлээд. Тэгээд шигдсэн байна уу, өрөвссөн байна уу? Тэрийг харж агаад шигдэж өрсөн бол өсийн шигдсэний нүсээ аваад өрсөлийг шахаж гаргаж өгөөд тэнгүүтээ ерөнхийдөө юу бикини маска төрчихнө. Зөө. Бикини маск тавина. Бикини маск маань өөрөө алаа юуээр агуулсан болохоор бас тайвшруулаад чийгшүүлээд цайруулах үйлчилгээтэй болохоор бүр гоё болоод өгчөж байгаа байхгүй бикини хэсэг маань. Их шигдэлтэй эсрэг спрей цацсан. Эсвэл бол ургалтын багасгадаг бүтээгдэхүүн. Ургалтаа багасгах бүтээгдэхүүндээ танах юу хэрэглэж? Ingrown-ы крем үү? Тий. Тийм үү? Танах крем аа. Крем дээр үйлчлэгээр хэрэглэдэг юм дээ. Нүд жижиг. Тий. Зөө. Тэгээ эсвэл ерөнхийдөө бүр нөгөө ийм эмзэг бүр арьстай нэлээд нөгөө эмзэг арьстай бол алаа яв эсвэл төрөгч. За. Тэгэл танах түл 7 үе шаталтай яг веб Brazilian bikini box-ыг хийгээд үйлчлэгээ явуулдаг. Бас л их юм шүү дээ тий. Ингээл юу яхаад нэг 40 минут болдсон шүү ба. 40 минут. Тий штэ ингээд бакса хийгээл цэвэрлж мэрвлээд ингээд юугээ яах одоо нөгөө нэг маска бүр 10 минут тавьж өгдөг. За. Маска ер нь маск маань удаан байх тусмаа илүү гоё болдог юм шиг санагдаад байдаг байхгүй. Тэгээд ихэд тэгж тавьж өгдөг шүү. Энэ дээр бос одоо яг нөгөө нэг үйлчлүүлэгч нар бол яг ингээд нэг талаас нь ойлгочлоор ингээд айгүй ингээд тийм байх ёстой гэдэг чиг хандлагыг авчаад байна. Миний хувьд болохоор нөгөө no double dipping буюу модоо нэг дүр гэдэг энэн дээр бас дахиад бас нэг боломж гаргалгаа байдаг гэдгийг би нөгөө яг мэрэгжлийн ваксологистын зөвлөмөр санагдаад байдаг байхгүй. Яагаад гэвэл мод бол яг ялангуяа манай Монголын зах зээлд бол аюу үнэт зүйл. Бид нар чинь одоо ингээл те нөгөө хэдэн мянга одоо тэр бум мод тарина гэж бид нар ийм амар том аян юу яцсан. Тэгэл мод гэдэг зүйл ч өөрөө бид нар энэчний үйлдвэрлэлгүй гатнаас авч байгаа. Тэгэл нэг хайрцаг мод ч өөр өнөөдөр хэдэн төгрөг байна. Тэгэл ингээл нэг төрөгчөд хаяна гэдэг бол яг гоо сайхны салууны одоо яг үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүсийн хувьд бол бас маш их зардлахгүй. Яагаад гэвэл нэг Brazilian bikini box ихэд доор хаяж 30-аас 40 мод ингээл их өстэй өндөр бүр тгий штэ. За бага өстэй өндөр нэг 20-аас 30 мод ингээл явчихдаг. Гэтэл ингээ 30-аас 40 мод гэдэг чинь баг удаж авсан модны маань тийм хагас нь тэржигтэй ингээ хогийн савнд хөвтөж гэнэ гэдэг бол санхүүгийн хувьд бол амар том асуудалтай байдаг. Энэ асуудлыг шийдэх боломж байдаг. Тэр юу гэхээр ерөөсөө минимал мини тоогоо. Мини тоогондоо тухайн үйлчлүүлэгчтэй хэрэглэх ваксыг гаргаж хэрэгтэй. Тэр хүнд одоо ер нь бол нэг хүнд чинь бол 30-аас 50 мг вакс орж байгаа. Тэ 5 г вакс орж ирж байгаа. Яг нөгөө ваксны өмнөх дараах төрөлх чинь болохоор 1-2 дроп гэхлээр чинь энэ баг 2-3 мг л болчихж байгаа шүү дээ. Айгүй бага хэрэглэгддэг байхгүй. Тэгээд ингээд яг энэ асуудлыг нэг удаагийнхаа хэрэглээгээ ингээд бүх бүтээгдэхүүнүүдээрээ өнгөд шийдээд өгчих юм бол энэ амар том одоо тий бид нар тооцоолол хийж чадчихна гэсэн үг байхгүй. Тэгэхгүй ингээд нөгөө байгальтай хэлдэг. Тийм, байгальтай хэлдэг. Би бол одоо танаас олон тэрийг зөвлөмөр байна. Яг гоё тэгээд ингэчих юм бол тэгээд үйлчлүүлэгч нарын хувьд болохоор мэдээж нөгөө нэг удаагийн тест айж байгаа тий бид нар одоо ариун цэвэр талдаа одоо яах юм бэ? Ямар баталгаа өгөх юм бэ гэж байгаа тохиолдолд бол эмэгтэйчүүдийн хувьд бол тампон хийгээд ирдэг байхгүй. Одоо би зарим эмэгтэйчүүд чинь саунд орохдоо тампон хийгээл нөгөө саунд ороод үйлчлэгээ авчдаг. Яг одоо халдвар элдв янзын халдвар бактери хаавар одоо халдварлт юм байл гэхэлэр чинь бид нар эмэгтэйчүүдийнхаа яг нандин хэсэг те яг хүтрээ хэсгээрээ бид нар халдвар авах магадлал аяг өндөртэй. Тэгэхээр ингээд өөрөөгөө эрсдлээс сэргийлчих юм бол энэ амар том бас өөртөө ихтгэлтэйгээр ингээд салууны үйлчлэгээ авах бүрэн боломжтой байхгүй. Гэхдээ би бол одоо нөгөө нэг олон салон олон ч нөгөө нэг гэрээрээ өөртөө вакс хийдэг хүмүүсүүдийг харж байхад бол хэд хэдэн анхаарах зүйлүүд байна. Нэг нь бол баг
гэрийн нөхцөлд вакс хийснээс салоноор үйлчлүүлэх нь өөрөө эрсдлийг бий болохгүй. Яг үнэ. Айгүй бол эрсдлүүд байгаа. Тэгээ ядчил нөгөө нэг вакс чинь дараагийн вакстай хүртэлтэй ингээ аюу хугацаа тэгээд ингээ тогоондоо хөвтөд тэгэхээр чинь орчны бохирдолт ингээ бохирдох магадлал өндөр байдаг. Гэрийн нөхцөлд одоо жишээл за Brazilian bikini wax хийх юм бол арьсанд өөрчлөлт өнгө за тэгээ хэлбэр дүрс те харагдах байдлаасаа өөрчлөлтүүд ордог. За тэгээд буруу таталт. Буруу татснаас үүдээд яах вэ гэхээр арьс унжиж болно. Одоо харлах за батах тууралт гарна үс нарсан дагуур ойлгох магадaltaй. Оо яг хамгийн том эрсдлүүдийн нэг бол арьс суулгах тийм. Ийм эрсдлүүд байдаг болохоор гэрийн нөхцөл биш. Тэ нөгөө өөрийгөө нэг гоё хэмнэх гэж байгаа хүсэл мөрөөдөл нь дахиад 2 3 даблдсан зардлыг бий болгодог ба тий. Тэгэхээр яг ингээд чаддаг газрыг нь судлаад ингээд үйлчлэгээ авцсан илүү одоо санхүүд ч гэсэн бас асуудал байдаг. Цаг хугацаанд чимдэлтэй шүү. Тий одоо тэгээд нэг салонууд чинь нэг шинэ нэрнтэйгээ бас хөл нийлүүлж алхаж байгаа болохоор шинэ гоё бүтээгдэхүүнүүдийг хэрэглээл үйлчлэгээндээ нэвтрүүлээд одоо та хэд мөн холон салоныг сонслоо ингээд 7 үе шаталтай Brazilian bikini wax-ын тэгээд энэ дундаа арьсыг амрааж тайвшруулж айгүй гоё үйлчлэгийг тэр одоо нэг үйлчлүүлэгч ямар л гоё мэдрэмжтэй ташаалыг аваад гарах одоо хэрэгцээ шаардлага нь юу вэ? Тэр болгоныг хийж өгч үйлчлүүлдэг байна. Гар хөлний хоёулаа wax хэрэг баг шүү, тэ. Гар хөлн дээр ч танах чинь гар хөлн дээр болохоор манайх болохоор ерөнхийдөө soft wax-аа хийдэг. Картриж болон модоор хийдэг soft wax-аар хийдэг байхгүй юу? Хосломлоор. Тий, хосломлоор. Картрижийг болохоор ерөнхийдөө бас нарийн ширхтээ өстэй хүмүүс түгээмэл нөгөө хийдэг. Бүдүүн ширхтээ болохоор яг soft wax-аараа модоор хийсэн. Софтн дээр танах ямар wax хэрэглэж байна? Софтн дээр болохоор ерөнхийдөө би болохоор Сөбэрийн хамгийн гой санагдаад байдаг байхгүй юу? Та Сөбэрийг зөөр вакс авдаг юм. Мани поко авч явсан, голд актив голд авсан. Тэгээд ерөнхийдөө ингээл хэрэлж үтсэн чинь л яаж утсан Сөбэрийг л авъя дээ гэл тэнгууд Сөбэрийг л авчдаг яг. Нэг гүзээлзгэнтэй Сөбэрийн саатай тий. Тий. Тэгээ үнэр нэ ерөнхийдөө лайкны бүтээгдэхүүнүүдийн бүх үнэр нэм нэг юм цаанаа нэг юм гойштэй юм зөөлөн нэг жимсний нэг юм англиун нэг юм гоё үнэтэй. Би бас танаас салонд орж ирээд ер нь яг нэг өсчингийн салонд орохоор ингээд нэг тийм нэг удмааргүй санагдаад идэх байхгүй нэг тийм таатай үнэртгүй нэг тийм нэг ер нь бол нэг үнрээрээ хүн чинь анхны сэтгэлдээ авчлаар ингээд нэг би характер дөөрчлөлт орчдөг шүү дээ тий. Танах болохоор тийм биш үү? Аюу нэг майтайхан бүтээгдэхүүнээсээ болдог байх гэж боддоо шүү би ер нь. Гоё тэг тийм энэчээ суусан ч гэсэн нэг тийм тухгүй мэдрэмж төрүүлдэггүй. Бараг эсрэгээр ингээл олон хүний үсийг хараад энэ яаж найли энээс нь санаа авчид тэрийг хийлгэж юмсан гэсэн ингээл. Тий яг тэгдэж шүү үйлчлүүлэгч тэгдэж хөөх холон бүрийн ингэж тард юм ингээ одоо нөгөө над дээр нөгөө хулигч дээр ерөөсөө орж үзээгүй над дээр ордог үйлчлүүлэгч юм уу сормосондоо хийлгэж яхад сормосоо хийлгэж яхад би бүр сая чамаа хүлээж явахдаа бүр хулигч чинь тайралтыг бүр хараад хулан бүрстэй бүр ямар амар талаг техниктэй тайрдیں۔ Тий бүр доошоо ингээд сууж муугаад гэл бүр тэгдсэн. Тэгээ тэр мэр чинь бас айгу тийм бас нөлөөлж мөлөөлдөг бахаа. Хойлоо чинь бүр хамгийн анхны ер нь бол одоо 12 жил болж байгаа. 17 гэлөө. Тантай бол уучраад нэг яг том хүнүүд байхад кэч байхад ирдэг байлоо. Өө би кэчээс л. Тийм шүү дээ. Тий кэчээс ирсэн шүү дээ. Нөгөө баск ганацтайгаа тий. Тийм шүү дээ. Одоо байж манай дундах чинь 12 таа гэхээр тийм би нэг настай хот нэрсэн шүү дээ. Тийм. Дөнгөж алхаад явж байгаа нэг настай хот. Тэр чинь бараг нэг 10 дөнгөж ихээр ч нэг 12 маяг 11 мянган жил болж байгаа юм шиг бараг тий. Тийм байна. Учраад одоо минжигээ чинь яг үндсэн яг гол мэрэгжил чинь болохоор сормос үстэй тий. Сормос маникюр педикюр ихл ерөнхийдөө нэг хамгийн анх ингээл эхлээл маникюр педикюрээс хийж сурчаад тэнгүүтээ юу нэг 2 жил маникюр педикюрээ хийгээд нэг 2 жилийн дараа сормос хийж сурсан. Тэгээд дараа нь сормос суулгаад. Сормос сурсан. Одоо ч юм болохоор танах маникюр педикюрэндээ манай бүтээгдэхүүнийг хэрэгжиж байгаа шүү дээ. Одоогоор бол манайх болохоор маникюр педикюр Like Pet гэдэг зогц бас бүтээгдэхүүнийг хөлний арьс арчилгаа болон бие арьс арчилгааны бүтээгдэхүүн хэрэглээд байгаа. Тэгээд
хөлний арьс арчилгаа эмчилгээний зорилтын хөлний арьс арчилгаа болгон эмчилгээний зорилтын Lycoped гэх бүтээгдэхүүнийг хэрэглэж байгаа. Lycoped-ийг одоо яг онцлол яг танад яг юу нь илүү гоё таалагдав? Ерөнхийдөө Lycoped-ийн ерөнхийдөө бүтээгдэхүүнийг хэрэглээд үзсэн чинь ерөнхийдөө бүх бүтээгдэхүүнийг яг ингээд цогцоор нь хэрэглүүл яг цогц ингээд үйлчлэгийг ингээд нөгөө яг үйлчлэгээ өгдөм байх гэдгийг айгүйх олж харсан. Тэгэхээр ерөнхийдөө цогцоор нь л хэрэгжилж ижил ерөнхийдөө гоё гэж бодож байгаа шүү дээ. Харин яг бас яг энэ мөн байхгүй. Би энийг одоо манай олон лайкын хэрэглэгчнэр үзэж байвал юмыг цогцоор нь яг комплексоор нь хэрэглэх юм бол үр дүн гардаг шүү гэдгийг бас бүр дахин хэлмээр байна. Яагаад гэвэл одоо ингээд манай шавнар дотроос хүртэл зөвхөн ваксаа авдаг. Эсвэл одоо ингээд Бразилийн бикини вакс дээр цаас тавиад авдаг. Тэгсэн мөртлөө одоо өмнөх төрөсвөл дараах төрхлөхийг нь хэрэгэлдэг. Ингээд дундуур нь эсвэл одоо нөгөө хард вакстайгаа өөр төрлийн одоо өөр брендийн бүтээгдэхүүнийг холиод ингээд ямар ч үйлчилгээний үр дүнгүйгээр ингээд үйлчлэгээ явуулдаг тийм гос хашуур аявих байдаг байхгүй. Массаж ойлын бол массажийн хэрэглэхгүй байгаа. Тийм үү? Тийм. Эхэндээ бол хэрэглэж байгаа сүүлдээ скрабараа массаж хийх нь илүү гоё юм байна гэд. Тэгээ скрабараа массаж хийж байгаа байхгүй. Массаж нөгөө зүгээр наатах ярьж байгаа чи яд ямар юм бэ? Зүгээр. Энэ чи подкаст ч үү? Тэрийг хэлэхгүй болохоор ч одоо тэрийг яаж харж байгаа хүмүүс дутуу эргэлдэм байна. Авир цогц могц ярьж ирсэн гэдэг. Үгүй шүү дээ. Хэрэглэхгүй байж болно шүү дээ. Гэтэ яг би хэрэглэхгүй байгаа шалтгааныг чинь бас гой дурдал өгөл. Эхлээд нөгөө усандаа соко хийгээд сок маань болоо ерөөдөө арсыг хөлөө дүүрээд арсыг ерөөдөө зөөллөөд ингээд чийгшүүлээд өгч шít. Тэнгүүд тэгчингүүтээ хөлөө гаргаж ирэнгүүтээ калус маань болохоор ерөөдөө эврийг зөөлөх үйлчилгээтэй шít. Тэгээд калусаа түрхчээд одоо хумс мусаа маникюр педикюрийнхаа педикюрийнхаа хумс мусыг цэвэрлжээд калусаар орооч. Ороочингуудаа хумсаа цэвэрлээд дуусангуудаа усандаа дахиж нэг дэвтээгээ 5 минут дэвтээж агаад ерөөдөө эврүүдээ сайхан өрөөд өгчөнгүүд яг сайхан зөөлрөөд нөгөө эврүүд маань зөөлрөөд ерөөдөө багасаад ирчдэг. Тэгэл өрөөд өнгүүд яг гоё бөмбөрөд доошоо бөмбөрч унаад гүлгэр гоё болоод өгчнө. Тэгээд ерөнхийдөө маникюр педикюрийнхаа үйлчлэгээ гелээр бодохоор гелэн бодгороо бодчаад хумс эвэр мэврээ цэвэрлж мөвлчээд ерөнхийдөө одоо араас юу гэдэг лөө шигдсэн хумсыг авдаг тий. Ерөнхийдөө би бас нөгөө штэ бас манай маникюрт хүннүү салбарыг хариуцж байгаа маникюрч Ука бид хоёр маань бол ерөнхийдөө шигдсэн хумсуудыг ерөнхийдөө авдаг. Анхлт нөгөө бас тэгж педикюр хийж явахдаа сурсан. Тэр чинь амар хэцүү юм. Минийх ч бас юм шигддэг. Тийм, ерөнхийдөө шигдэлт чинь бас айгүй их ерөнхийдөө таргалалт болгон удам хумсаа буруу авалтаас болж шít. Арчилгаатай холбоотой. Хумс буруу авалтаас болж тэгээ өөрөө айгүй буруу авч ухах тий. Тэгин бас салааны нөхцөлд ахуулахгүй өөрөө буруу авч хитрхийг ухаж авснаас болж бас би ч бас хумсаа айгүй тулгаж ухаж авдаг байхгүй. Тэгээ тулгаж ухаж авах нь тэгээд ухаж авах чинь буруу юм. Тулгаж авах нь хэр буруу. Тулгаж авах ч гэсэн ерөнхийдөө буруу шүү дээ. Тийм. Яг ерөнхийдөө стандарт 1 мм-ийн зайтаж авдаг ч юм уу тиймэрхүү автсан байхад болно. Урдаас нь хоёр талаас нь хитрхий ингэж өөлж авах буруу. Нэг хэсэг бүр аюух шигддэг байсан. Тэгээд нэр одоо ингээд бодохоор яг нэг хөлийн арьс арчилгаа хийгээд эхэлсэн чинь хөлийн хумс тэгт бүр амар хатуурх нь багассан юм шиг санагдаад байгаа юм байна. Тийм. Ерөнхийдөө бас бүтээгдэхүүн чухал. Тэгээд ерөнхий зөв авалт чухал байгаа. За тэгээд нөгөө шигдсэн үсээ цэвэрлжээд тэгээ одоо арьсаа сайхан скрабдангуудаа араас нь массажлаад тэгээд массажлангуудаа маска тавьж өгөөд маска 10 минут тавьж өнгөтэй смутен кремээ түрхчихнэ гэсэн үг. Хөөш танах тэгвэл энэ дундаа одоо илүү төстэй хүн орж педикюр хийлгэжсэн чинь хүсийн яаж ах вэ? Би ингээд одоо хардахгүй вакс дуудлахгүйд нөгөө яг маникюр педикюр хийдэг нөгөө нэг
гоо сайхан инженер маань хөлийнх нь үс мөсийг хусаачдаг байхгүй. Манайх бол ерөөсөө тэгж хусч мусдаггүй ш. Үйлчлүүлэгч нар бол өөрснөө хэрвээ вакс хийлгий гэж хүсчихвэл ваксыг хийгээд хүчтэйг илүүдл үсийн ерөөхдөө авах нөгөө зөвшөөрлгүүд гэж авч хусч мусч бас болохгүй ш. Тэр чинь буцаал айгүй ингэж ургах магадaltaй шин хурдан. Гэтэ ер нь одоо өстэй хөлөндөө өс мөстэй хүмүүс байвал зөвлөн шүү. Зөвлөө та вакс хийх үү гэж зөвлөж байгаа. Ахуулж байна. Ер нь ахуулна ихэнх нь ахуулна. Тэгвэл за одоо ахуул энэ дээр болохоор вакс хийхэд арьс асуудал байна уу? Эхлээд юу яадаг байхгүй бид нар болохоор юу яадаг вэ? Эхлээд арьсаа гуйжуулахаасаа өмнө вакс хийдэг байхгүй юу? Тэгтээ түр хөлчин бол норцсон байгаа. Твцсэн байгаа шүү дээ. Тийм хөл яг юу шагаанаас доош твцсэн байгаа шүү дээ. Тэгэхээр ерөнхийдөө шилэг бид нар авахд скрабдж гуйжуулаг юм чинь ямар ч асуудалгүй байхгүй. Тэг хуруу үзүү дээр бас асуудалгүй. Хуруу хэсэг бол ерөнхийдөө арьс бас ерөнхийдөө хумс мумсаа будаад ирсэн байхад бол ингээд гайгүй хитрхи твтээгүүл биш бол ерөнхийдөө гайгүй. Яг би энэгээр юуг бүр батлах гад нотлох гээд байна бэ асуугаад байна вэ гэхээр Lycan брендийн яг wax массаж хийсэн ч бай, спад ороод гарсан ч бай, тий. Эсвэл арьс нойтон чихтэй байсан ч бай. Эсвэл хитрхи хусаад ингээ богинохон үстэй байсан ч бай. Ямар ч тохиолдолд авах гаргалгаа байгаа. Энэ ингэсний дараа арьс ямар нэгэн байдлаар гэмтдэг. Ер нь яг Lycan брендийн үйлчилгээн дээр бол яаж болдгоо гэхээр өмнө ч нөгөө үсээ авчаад педикюрийн үйлчлэгэнд орж болно. Эсвэл педикюр явц дундаа вакс хийхэд асуудал үүсэв. Хизээвэ гэхээр ер нь яг нөгөө нэг зарим хүмүүс ч үсээ буруу аваад өснө хөлний шилдний өснүүд аюух арьсан дагавар хавж оруудаг тийм хүмүүсүүд байдаг байхгүй. Тэгэхээр энэ тохиолдолд энэ өснүүдийг цовлож гаргаж ирэх үүднээс скраба явсны дараа вакс хийвэл үр дүнтэй. Тэгвэл мэдээж нөгөө нэг давхар гуйжуулж явж байгаа болохоор яах вэ гэхээр нөгөө өмнөх хоёр төрхлөг буюу cleanser Prevax oil бага хэмжээгээр хэрэглэх хэрэгтэй. Ингэж байгаа тохиолдолд бол арьс бүр илүү гоё болно уу, айгүй гоё үс авагдана уу гэхээс биш арьс хууларч тэ цус шүүрэх ч юм уу ийм эрсдэлтэй тал нь арьсрангуй баг байдаг тий. Ерөөхдөө арьсаа харж байгаа л ерөөхдөө өмнө нь дараа нь вакс хийж таа. Тэгээд та хэд мэн болохоор маска бас тавьдаг. Тийм маска тавина. Маска тавиад смутинг гэрэм өнөрч. Гоё төгс үйлчлэгээ явуулж байгаа юм байна. Тэгээд бүтээгдэхүүний бас мэдлэг бас амар сайн байна. Подкаст дээр дамжуулаад бас бүтээгдэхүүнийхээ дэс дараал хэрэглээг бас бүр өшөө гоё товчхон бас тэгээд айгүй гоё ойлгомжтойгоор үйлчлэгч нартай бас хүргээд амжлаа. Маш их баярлалаа. Ийм гоё хариуцлагатайгаар Lycan брендийн маань бүтээгдэхүүнүүдийг хэрэглээд үйлчлүүлэгч нарт таниулаад тэгээд олон хүмүүсүүдийг сургаад явж байгаад маш их баярлалаа. Чин сэтгэлээсээ баярлалаа. Ингээд хулан салууны маань цаашдын ажилд нь илүү олон амжилтыг хүсмээр байна. Минжэдээ ч гэсэн бидэнтэй хамтарч ажилладагт маш их баярлалаа. Тэгээд хизээч бас бидний итгэлийг алдж байгаагүй ийм гоё үйлчлэгээ явуулаад тий олон таниулна гэдэг бол бас хариуцлагатай аягүй чухал үнэт зүйл шүү. Одоо ингээ хулан салаа маань 12 жил байгуулагдаад 12 жил болж байгаа. Энэ хугацаанд хамт байгаа октоудаа болон үйлчлүүлэгч нартаа үнэнч үйлчлүүлэгч нартаа маш их баярлалаа. Мөн подкастаа урьсан Болормагчтай баярлалаа. За баярлалаа. За ингээ подкастыг маань шимтэн үзсэн та бүхэнд маш их баярлалаа. Тэгээд үйлчлүүлэгч нарыгаа үнэт зүйлээр гоё үнэтэй үйлчилгээгээр байнга одоо тордож яваарэ. Гоо сайхны салооны бас чухал зүйлүүдийн нэг бол тэр байгаа шүү. Энэ бас үнэт цагаа бидэнд зарцуулаад гоё подкастнда өөрийнхөө бас бяцхан туршлагаас хуваалцаж маш тодорхой ойлгомжтой байлаа. Тэгээ ингээд энэ үгүй ярьсан. Минжэдээ маш их баярлалаа. За ингээд дараагийнхаа подкастаар уулзцгаая.